За өмнө бид 4-р эвслийн дайны тухай видео хичээлийг ярьж байхад Тиршагийн гэрээний нэгэн чухал үр дагаврыг дуртахаа би мартсан байсан. Ялангуяа Прустыг хийсэн Тиршагийн гэрээнд Прусыг хуурам ихэлсэн түүнийг хохироосон шинжтэй байсан гэж дурдж байсан. Энэ гэрээний үр дүнд Прус хүчрхэг улсын статусаа бүрэн алдсан. За би өмнөх хичээл дээр гэрээний дүнд Прус улс зөвхөн Эльба мөрнөөс баруун тийш газар нутгаа алдсан гэж ярьсан. Энэ нь газрын зураг дээр энэ хавийг хэлээд байгаа. Гэвч одоо түүнтэй мөн адил үр дагавартай зүйл Прусын мэдлэлд байсан Польшийн нутагт болсон. За энд миний үзүүлж байгаа бүх газар Прусын мэдлээс гарч Францын дагуул улс болох Варшавын гүнлэг байгуулагдсан юм. За би үүнийг бүр онцгойлон дурдъя. Учир нь Тиршагийн гэрээгээр Прусын баруун бүс нутгийг төдийгүй бас зүүн бүс нутгийг нь түүнээс салган авч тус тусад нь улс байгуулсан. Ингэснээр Прус өмнө байсан газар нутгийнхаа талыг нь алдсан байгаа. Энэ нь Тиршагийн гэрээгээр Прусыг үнэхээр гутаанд оромжилсны үр дүн байсан. За ингээд марцсан зүйлээ нэмж хэлсэн болохоор цаашид би өмнөх видео хичээлээр 4-р эвслийн дайны төгсгөлд Наполеон хүчин чадлынхаа оргилд хүрчигсэн байсан тухай ярьсныг эргэн сануулъя. Түүний хийсэн болгоны бүтэмжтэй болж нэр хүндийнхээ оргилд алгуураар хүрч байхад Франц улс бас ялгуулсан алдрын дээдийг ажмаар хүртэж байсан. Гэхдээ бид өнөөдрийн хичээлээр Наполеоны уналтын ихэнх хэсгийг үзэх болно. Гэвч энэ нь шууд анзаарахдаггүй. Учир нь одоо газар нутгаа тэлэх талаас нь аваад үзэх юм бол Наполеон одоо шинэ газар нутаг эзлэн улсынхаа хэмжээг улам томруулж байгаа мэт боловч хийсэн зарим үйлдэл шийдвэр нь эргээд өөртөө унах нүхээ малсан хэрэг байсныг өнөөдрийн хичээлээр үзнэ. Өмнөх видео хичээлээр бид их газрын системийн тухай Наполеон энэ гэрээг оролцогч улсуудаараа биелүүлүүлж Их Британтай худалдаа хийлгэхгүй тулд ихэд хүчин чармайлт гаргаж ясныг үтсэн. Энэ нь далаад ноёрхогч гүрэн болох Британиг дарах түүний цорын ганц арга байсан байна. Өмнө нь дурдсанчлан Тиршагийн гэрээний дүнд Орос их газрын системд нэгдсэн байсан. Иймээс тэрээр бусад бүх улсуудыг системд нэгтгэхийг хичээж байсан. Гэвч энэ үед бид 1807 оны үеийг ярьж байна л да. Их газрын системд нэгдэхийг хүсэхгүй нэг улс нь Португал байсан. За тэгэхээр 1877 оны үед одоо их газрын систем нэгдэхийг хүсэхгүй байсан улс бол одоо Португал. За Португал энд байна тий. Ингээд Наполеон тэднийг одоо ятгах эхэлсэн байна. Тэрээр шууд өөрийн биеэр оролцоогүй ч Испаний хаантай хилцээ байгуулсан. Тэр бол 4-р Чарльз хаан байсан. Энэ хичээл дээр түүнийг жаахан тэнэг юм шиг харагдуулахаар яриа өрнөх байх л да. За тэгээд Наполеон хүү Чарльзаа хоёулаа их газрын системд нэгдэхгүй гэд одоо байгаа энэ жижигхэн их зантай Португал руу нийлж давтлаа эзлээд авчихвал хоёулаа эд баялагийг нь хувааж эзэмшээ гэсэн байна. За Чарльз жаахан уухантаас өвшөөрч ингээд Испани Францын хамтарсан хүч Португалыг дайлан марцсан. За энэ үйл явдал бол 1807 оны сүүлээр 10 сард болсон байна. За ингээд 12 сард хоёр улсын хамтарсан хүчин Португалд дайран орсон. Тэд Португалыг эзэлж авч чадсан. За 1807 оны 10 сард хоёр улсын хамтарсан хүчин Португалд дайран орсон. За тэд Португалыг эзэлж авч чадсан ч энэ нь төр зургийн хэрэг байсныг бид цаашаад одоо үзнэ. Би түрүүн хэлж байсанд энэ хичээл дээр Чарльз жаахан тэнэг харагдах болно гэж. Учир нь Наполеон Португалд явуулж байгаа дайныг дэмжих хүч нэмэгдүүлэх зорилгоор одоо өөрийн олон зуун мянган цэргээ Испани нутаг руу оруулах зөвшөөрөл авч чадсан. Энэ нь 1808 оны эхээр 3 сард болсон үйл явдал. За ингээд цэргийн хүчийг зузаатгах нэрээр холбоотон улс Испанийнхаа нутгаар хэдэн зуун мянган цэргээ оруулах боломжтой болсон Наполеон энэ шалтгаыг далимдуулж 100 мянган цэрэг оруулан Испани нийслэл Мадридыг эзлэн авсан. Шунал ихтэл яана гэдэг үлээд тэрэн шиг Чарльз хаан хитрхи хэм шунаж аж Наполеонд дөнгөсөн. Бас нэг талаасаа харах юм бол найз нөхдөө зөв сонгоогүй буруу. За Португалыг эзлэх гэсэн биш нийслэл хотоо эзлүүлж орхисон. Ингээд түүнийг хаан ширээнээс нь түлхэн унагсан. Ингэж Франц улс Испанийг захирах болсон байна. За гэвч 1808 оны 5 сард Наполеоны уналтын анхны бэлэгдэл болсон нэгэн үйл явдал болсон. 1808 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Мадридын иргэд бослого гаргасан. За Мадридын хамгийн алдартай бослого. Энэ үе бол их л үмэн самантай үе байсан. Учир нь одоо саяхан Францчууд цэргийн хүчний зузаатгал хийж 3 дугаар сард нь Португалыг эзлэн авсан. Үүгээрээ далимдуулж Мадридыг бас эзэлсэн. За энэ тэгэхээр 5 дугаар сард Наполеоныг уналтын анхны бэлэгдэл болсон зүйл. Гэтэл үүнээс 2 сарын дараа 5 сард Мадридын ард иргэд бослогоо гаргасан байна.
Тэгэхээр энэ бослогод Испани даяараа нэгдсэн. Гэвч энэ бослого гарснаас хойш тун удалгүй Наполеон бослогыг үл хашааж өөрийн эрх мэдэлтэд дулдуудан өөрийн нэгэн дүүгээ Испанийн хаанаар өргөмжилсөн байгаа. За санаж байгаа тэр үед тэр ер нь дүү нараа Европ даяар өөрийн эзлэн авсан янз бүрийн улсуудынхаа хаан ширээнд суулгах маяг тогтоочход байсан. За тэгээд Наполеон өөрийн дүү Жозефийг Испанийн хаан гэж өргөмжилсөн. За Мадридын ард иргэд 3 сард Португалыг эзлэн авсан үгээрээ далимдуулж Мадридыг бас 3 сард эзэлсэн. За тэгээд 2 сарын дараа 5 сард Мадридын ард иргэд бослого гаргасан байгаа. Тэгэхээр Наполеон өөрийн дүү Жозефийг Испанийн хаан гэж өргөмжилсөн гэх юм уу, эсвэл бараг томилсон гэж болно. Энэ бүх үйл явдлууд 1808 оны ихэр болж байгааг та анзаарч байгаах те. Испани орон Үймэн самунд автсан шинэ хаантай болсон нь Наполеоны дүү байдаг. За хуучин хаан нь титмээ булаалгасан байдаг. Бас Португалтай байлдаж байсан. За түүнийг бас бүрэн эзлэж ноёрхлоо тогтоож чадаагүй байсан. Ингээд 1808 оны үлдсэн хагаст хилгэнсэн Испани даяар бослого гарч Францын цэргүүдийг нутгаасаа үлдэн гаргах ордлогууд амжилттай болж эхэлсэн. Энэ бослогын маш чухал нэгэн онцлог бол энэ түүхэн дэх анхны жинхэнэ ард түмний бослого байсан явдал. Үнэхээр хүмүүс бидний Испанчууд Францчуудаар өдөрдүүлэхийг хүсэхгүй байна. Манай хааныг ширээнээс буулгасныг зөвшөөрөхгүй гэж нэгэн улс үндэстний хувьд үндэсний эрх ашиг хамгаалан болсон бослого байсан. За ингээд Мадридэд эхэлсэн Досте Май хэмээх энэ бослогын бас нэг сонирхолтой онцлог нь орон даяарыг тархсан партизаны дайн болон хувирсан явдал. Үүнийг Guerrilla гэж нэрлэсэн. За горилла биш л дээ. За энэ нь Испаниар жижигхэн дайн гэсэн үг. За том сармагчин биш. За та бүхэн партизаны дайн гэж үгийг урд нь мэдээгээр сонсож байсан байх л да. Энэ нь хүмүүс хэсэг бүдгээрээ сайн дураараа нэгдэн жижиг бүлэг отрядууд байгуулж дайсантайгаа уламжлалт ёсоор галын шугамдаар биш харин хаа таарсан газараа дайтахыг хэлж байгаа. Ингээд Наполеоны армийн хувьд Испани даяар энд тэндгүй жижиг том тулалдаа хийх нь их хохиролтой байсан. Ингэснээр тэд Наполеоны армийг ухрахад хүргэсэн байна. Наполеон асуудлыг өөрийн биеэр шийдвэрлэхээс өөр аргагүй болж ингээд оны төгсгөлөөр армаа удирдан ирж Мадридыг дахин эзлэн авсан. Ингээд 1808 оны 12 сард Наполеон дахин Мадридыг эзэлсэн байна. Бүх юм сайхан дуусчлаа гэж бодож алах юм. Наполеон эргэж ирээд Испанийг хатуу чанга хяналтанд оруулсан. Гэвч бүх юм үнэндээ тийм ч сайн байгаагүй. За учир нь нөгөө л эргэн тойрных нь улсууд Наполеоны эсрэг үргэлж ямар нэг эвсэл байгуулж байдгийг та бүхэн санаж байгаах тий. Тэгэхээр бүр инхийн гэрээ байгуулсан холбоотой улс нь ч хүртэл дараагийн дайнаа зарлахаа тэс чадан хүлээсэн далд санаатай байдаг байсан. За ингээд 1809 онд би энэ доор бичнэ. За бүр инхийн гэрээ байгуулсан холбоотой улс нь ч гэсэн хүртэл дараагийн дайнаа бүр зарлахаа тэс чадан хүлээсэн далд санаатай байдаг байсан тий. Инхээр за 1809 онд 1809 онд Австри улс дахин Францад дайн зарласан. За мэдээж их Британи Францтай үргэлжил дайны байдалтай байсан учраас энэ нь 5 дугаар эвслэндээ болсон. Гэвч нэг их удаан үргэлжлээгүй Наполеон ч Австри надад дахин зайн зарлаж миний зүүн талаас довтолж байгаа бол би өөрөө очиод дараад өгье гэд Испанийг орхин өөрөө цэргээ удирдахаар марцсан. Гэхдээ өөрийн 300 мянган шилдэг цэргээ Испанийг тогтоон барьж байхаар үлдээсэн байна. 5 дугаар эвслийн дайны гол ач холбогдол нь бараг Наполеоны Испанийн таларх бодлыг сарниулж Австрийн фронтыг удирдахаар хөдөлгөж чадсанд оршиж байгаа. За би сайн хэлж мэдгүй байна л гэхдээ магадгүй Наполеон өөр зүгт явсан нь Испанийг Наполеоны гол толгойн өвчин болгож хувиргасан. Нөгөө партизаны дайн нь энэ тэнцвүүд үргэлжилсээр нэг ялж нэг ялагдан нэг тулаан дуусахад нөгөө нь эхэлж ер нь л дарагдаж өгөхгүй байсан. Партизанууд тэднийг өдөөн хатгаж бослого үргэлжилсэн хэвээр байсан. Энэ нь Францын армийг нэг мөсөн сулдаж гүйцээсэн. За ингэж баг багаар нь дийлсэр Наполеоны сүр хүчин мөхөх үед буюу 1814 онд Испанчууд бүрэн ялалт байгуулсан. За бид арай тэр хүртэл үзэх арай болоогүй байна. Гэвч энд 1814 он хүртэл үргэлжилсэн юм гэдгийг л хэлэх гэсэн. За би энэ хичээлийн эхэнд өнөөдөр бид Наполеоны уналтын ихэнх хэсгийн талаар ярих болно гэж хэлсэн тий. Тэгэхээр үүний гол шалтгаан бол Наполеон 1808 онд эхэлсэн Пиренеийн хойгийн аян дайн гэж нэрлэгдэх энэхүү дайнд олон жилийн туршид цэрэг нэмэлтгүйч хангамж, илгээмж, хүн хүч, эд баялгаа ихэд барсан.
За тэгэхээр энэ дайн түүний нөөц болцоог багасгаж эрч хүчийг нь барж орхисон байгаа. Энэ нь бусад түүнтэй дайтаж байгаа хүмүүстээ сайн байлдах боломж болцоог нь үнэхээр дарж байсан. За иймд одоо энэ нь түүний хувьд ноцтой ялагдал болж хувирсан өөр нэг нөлөө бүхий ялагдал 1812 онд Орос руу хийсэн аян дайн байсан. Аль нь Францын хүчийг илүү одоо барсан бэ гэдг нь маргаантай. Оросын аян дайн үнэхээр Наполеоны цэргийн хүчийг мөхөсөн. Ингэснээр тэрээр Их Британиг байтугай эслийн бусад хүчнийг ялж чадах одоо эсгэн эргэлзээтэй болсон. Одоохондоо бол Наполеон хойгт аян дайнаа үргэлжлүүлж тэр нь түүний хүчийг сорон багасгаж байгаа тий. Дайн эхлэх болсон шалтгаан их газрын системд Португалийг хүчээр нэгдэх гэсэнтэй холбоотой. Гэвч тэрээр арай илүү шуналтаж замд байсан Испанийг эзэлсэн. Ийм л учраас Пиренеийн хойгийн аян дайн гэж нэрлэгдэж байгаа. За би жаахан ухарч 1808 он руу очих юм бол Испанд ард түмний бослог гарч Францын цэргийг түрэн гаргах хэмжээнд хүчтэй болсон байсан. Яг энэ үед 1808 оны зуны сүүлээр Португалд ч бас ард нийтийн бослог болсон. Британчууд үүнд баярлаж байсан гэж таймгүй. Тэгэхээр тэд үүнийг Наполеоныг Португалаас шахан гаргах том боломж гэж үзсэн. Энд Веллингтоны гүнгийн хэрэгэм залгамжлагч одоо болох Сэр Артур Уэлсли гэдэг хүн байгаа. За энэ хүн бол үнэндээ Наполеоныг Испаниас бүр мөсөн зайлуулсан гавьяатай. Багаар бодоход Мадридыг чөлөөсөн гэхэд болно. 1808 оны 8 дугаар сард одоо тэрээр Британий цэргүүдийг удирдан Португалчуудтай хамтар Францчуудыг Португалаас хүн зайлуулсан байгаа. За Португалаас хөөгдсөн Наполеон 12 сард байдлыг өөрийн гартаа хяналтанд авахгүй бол болохгүй нэгэд хойгийг буцааж хяналтандаа оруулахад хүргэсэн байгаа. За Веллингтоны гүнгийн эрхэм хэрэгэн залгамжлагч болох Сэр Артур Уэлсли тий. За Сэр Артур Уэлсли. За энэ хүн бол гэхдээ үнэндээ Наполеоныг Испаниас бүр мөсөн зайлуулсан гавьяатай. За 1808 оны 8 дугаар сард тэр Британий цэргүүдийг удирдан Португалчуудтай хамтран Францчуудыг Португалаас хөөн зайлуулсан. Ингээд 8 дугаар сард Португалаас хөөгдсөн Наполеон 12 сард байдлыг өөрийн гартаа хяналтанд авахгүй бол болохгүй гэд хойгийг буцааж хяналтандаа оруулахад хүргэсэн байгаа. Гэвч үнэндээ асуудлын гол нь Наполеонд биш. Асуудал зөвхөн Пиренеийн хойгийн хүрээнд байгаа одоо дэлхийн нийтэд нөлөөлсөн томоохон үр дагавартай үйл явдал болсон байна. За яг байлдаан бол хойгт болж Испаничууд Францчуудтай партизаны дайн хийж бужигналдаж Португалийн хааныг Францчууд ширээнээс нь буулгасан ч британчуудын тусламжтай буцаад ширээнд нь зарж чадсан. Гэвч энэ нь гол биш. Харин энэ улсууд инхнээсээ хаагарч бутарч эхэлсэн гол онцлог. За та бүхэн бодоод үзтээ Испаний хаан зөвхөн улсынхаа хаан төдий биш харин Испаний эзэнт гүрний хаан байсан. Испаний эзэнт гүрний газар нутгийн дийлэнх ихэнх нь 2 Америк твд байсан. За энэ бол тухайн үеийн Испаний эзэнт гүрэн 400 жилийн түүхтэй агуу Испаний эзэнт гүрэн. Анх Колумб 1492 онд далайн аялалд гарснаас үүдэлтэй шинээр нээсэн газар нутгаар тэлсэн агуу гүрэн. Иймээс Наполеон Испанийг эзлэн удаан хугацаанд өөрийн хяналтандаа байлгаж чадсан нь түүний бүрэлдэхүүнд байсан колони орнууд өөрийн үндэсний тусгаар тогтнолоо олж авахын төлөө тэмцлийг эхлүүлэх боломж олгосон. Бид удахгүй дараагийн видео хичээлүүдийн нэгэнд энэ тухай үзнэ. За тэгэхээр хойгийн аян дайн нь олон улсуудыг тусгаар тогтнолоо олж авах гол шалтгааны нэг болсон бөгөөд одоо эзэнт гүрний мэдэлд байсан улсууд эзэрхэгч улс өөрөө тогтворгүй байхад тэдний үгийг сонсож нөлөөнд автахгүй болсон мэдээж хэрэг болсон. Ингээд Португалийн хувьд ч байдал адилхан байсан. Бразил хойгийн одоо дайнаас нийлээд хойно бараг 10-15 жилийн дараа тусгаар тогтсонсон ш Наполеоны энэ эзэн төрөмгөл Португалийг жинхэнэ үймэн саманд утгаж орхисон нь Бразилийн хувьд тусгаар тогтнолоо олж авах гол боломж шалтгаануудын нэг болсон. Тэгэхээр энэ аян дайн дараагийн маш олон сонирхолтой үйл явдлын шалтгаан болсон. Түүний бас нэг сонирхолтой жишээг нь дурдъя. За би өмнө нь одоо 5 дугаар сарын 5 дугаар эвслийн дайны талаар тодорхой яриаггүй. Австрид дайнд зарлсан л гэсэн байгаа тий. Британч угаасаа дайны байдалтай байсан. Ингээд л 5 дугаар эвсэл би бас Наполеон Испанийг орхон явж өөр фронтод цэргээ удирдахаас өөр аргагүй болсон. Бас нь одоо Францчуудын хувьд Испанийг тогтоон барихад хүнд болгосон. Энэ дайн Францыг яг алгуурхан суцыг нь ханаад байгаа мэт сулдуулж байсан. Гэхдээ уламжлал ясаар Наполеон Австричуудыг дахиад байлдаа ялж бас дахиад газар нутгаас нь авсан. Өмнөх дайны төгсгөлд Австри улс Францын одоо дагуул улс болох Варшавын гүнлэгт Галицкийг найр тавихаас өөр аргагүй болсон байсан. Энэ дайнд дахиад ялагдсан учраас Наполеоны хэлснийг хийхээс
бас аргагүй байдалтай болсон байгаа. Газар нутгийн хувьд тухайн үед Наполеоны захарч байсан газар асар том хэдийгээр тогтоон барих гэж их хүч зарцуулж байгаа ч Испанийг оруулахаар бүр агуу том. Гэтэл нэмээд Австри ороод ирсэн. Прус улсч энэ байдал сэтгэл ханамжгүй байсан. За ингээд Польш хавийн нутаг нь бүхэлдээ Францын хяналтанд байсан. Герман буюу тухайн үеийн Рейнийн холбооны улс, одоогийн Герман бас Францын дагуул улс мэгтэй. Дээрээс нь Наполеон бүх улсуудыг их газрын системд оролцуулах хүсэлтэйсэн. Энэ Британтай тэмцэх цорын ганц арга байсан. Гэвч тухайн үед Ромын папын хот улсууд их газрын системд нэгдээгүй байсан. Наполеон эхлээд ээлж төлөөлөгч явуулж ятгах үзсэн боловч тэднийг зөвшөөрөхгүй байхаар нь цэргээ илгэж эзлээд авчихсан. Ингээд Францын цэргүүд Ромын папын хот улсуудыг эзлэн авсан. Энэ үйл явдал 1808 онд болоод байгаа хэрэг тийм. Тэгэхээр 1808 оны ихэр өөр фронтод болж байгаа үйл явдал. За бүр одоо тодорхойлбол 1808 оны 2 дугаар сар бүр Мадридыг эзлэхээс ч өмнө болсон байгаа. За 1808 оны 2 сард Ромын папын хот улсуудыг эзлэв. Учиргүй эзэлсэн ч гэх нь одоо хашим. Гэхдээ эхнээсээ Францын дагуул улс байсан Италийн хаан улстай нэгдсэн болохоор Францад дагаар орсон гэж хэлж болно. За ингээд 5 дугаар эвслийн дайн төгсгөл болж Наполеон Ромын папын хот улсуудыг өөртөө албан ёсоор дагаар оруулсандаа сэтгэл ханамжтай байсан. За одоо 1809 он болж байна. Ингээд 1809 онд Ромын папын улсууд Францад албан ёсоор дагаар оров гэж одоо энэ дээр бүгдээрээ бичээ. 1809 онд Ромын папын улсууд Францад албан ёсоор дагаар оров. Гэхдээ та бүхэн энэ үйл явдалд Ромын паплам яавч таатай хандаагүйг нь олоод мэдж байгаах те. Тэр үеийн одоо Ромын паплам нь 7 дугаар Пиус байсан. Тэрээр мэдээж дургүй байсан болохоор Наполеонтой бүр харьцагч үгүй байсан. За би энэ үйл тоомсралтын тухай бүхэл бүтэн видео хичээлээр ярьна. Католик сүм хийдийн эрх мэдэлтний хувьд ингэж үйл тоомсролох нь маш их хортой зүйл. Үр дүнд нь та сүм хийдээс хөөгдөж танд унаж магадгүй гэвч паплам таныг аврахгүй гэсэн ойлголт төрнө. За энэ нь мэдээж Наполеонд таалагдахгүй байсан. Тэрээр хідэн цэргийн офицеруудыг одоо элч болгон илгээж папламтай хилцэн хэлгсэн байгаа. Тэд та яагаад Наполеонтой харилцахгүй байна вэ? Бид ер нь харилцаагаа сайжруулбал ямар вэ? Та ер нь Наполеоныг хүлээн зөвшөөрсөн дээргүй юу гэх мэтчлээ ясан ч одоо ятгаж үзсэн боловч паплам зөвшөөрөхгүй байсан учраас тэд түүнийг хүчээр сэнтигээс нь зайлуулсан. За энэ нь их сонирхолтой үйлдэл. Энэ нь Наполеон ер нь айхтар хүнд шийдвэр гаргахаас айдаггүй байсныг харуулж байгаа. За ингээд Францын хэдэн офицер папламыг ширээнээс нь буулгаж орхисон. Яг нотлох баримтгүй ч одоо Наполеоны өсөлтөөр үүнийг хийсэн гэж үздэг. Гэхдээ тэд папламыг Франц орон даяар явж энэ тэнд аваач хүмүүстэй уулзуулж байсан. Британчуудыг түүнийг чөлөөлж гэж магадгүй гээд бомб хотуудад аваачдаггүй байсан. Ингээд л түүнийг энэ тэнд авчдаг байсан байгаа. Хэдийгээр Наполеоныг папламыг баримтлах тушаал өгсөн эргэлзээтэй гэдэг ч тэрээр хизэж түүнийг суллах тушаал өгч байгаагүй нөө. Мэдээж Наполеоныг мэдлгүйгээр одоо энэ бүхэн хийдэг үн тодорхой. За ингээд Наполеон Ромын папаар оролдож эхэлснээр юм самбраагүй болж эхэлсэн. Өнөөхөл Испантайгаа цус асгаруулan зуралцаар байх үед Сэр Артур Уэлсли ирж Мадридыг чөлөөлчихсөн. Энэ бүх хугацаанд Францын эзэнт гүрний хүч одоо бололцоо үр дүнгүй энэ дайнд үргэсээр байсан.